1990 оны 4 сард нийгмийн аялал хамгаалахын яамд хотон богдож цагдаагийн байгууллага засгийн газрын харьяанд шинжилэн байгуулагдж байх үед эрүүгийн болон нийгмийн хэв журмын байдал их хүнд байлаа шүү дээ. Тэрэн дотор хүнд байсан нэг юм бол цагдаагийн алба хаагчдыг ажлыг хийлгдэггүй залуучууд их олон болж гарч ирсэн юм. Мөрдсийн хоолж хайдаг, автобуснаас гүйж буулгадаг, хүн баривчлаад явж байвал бөөгнөд дайрч тавиулдаг ийм нэг хоромж хойсгалчтал байлаа л да. 90 оны 4 сарын сүүлч цагдаагийн алба хаагчид тэр үеийн цагдаа сэргийлэхийн алба хаагчид дүрм туцсан өмсгөө бүр болсон байсан. Дүрм туцтай хүн Улаанбаатарт харагддаггүй. Дүрм туцтай хүн тэгээд ардын хурлын хуралдахад чуулган хуралдахад цагдаа сэргийлэх байгууллагын ажилтны үйл ажиллагааны баталгааны тухай хуулийн төсөл оруулсан юм. 1990 онд. Тэр хуулийн төслийг хэлэлцээд батлах гэж байхад их хурлын дараас цагдаа сэргийлэх засан хүмүүжүүлэх гэж үг оруулж өгөөч гэж хэлж. Засан хүмүүжүүлэх цагдаагийн харьяанд байсан бид нэрээр тэглгүй явах уу гэж засан хүмүүжүүлэхийг оруулж цагдаа сэргийлэх засан хүмүүжүүлэх байгууллагын ажилтнуудын үйл ажиллагаа явуулах баталгааны тухай их сайхан хууль батлагдсан юм да. 1990 онд. Манай энэ ардчилсан засаг байгуулагдаад батлагдсан анхны хуулиудын нэг шүү дээ. Баг их хурл баталж ерөнхийлөгч гарын үсэг зурж батламжилдаг байсан юм тэгэхэд. Очирууд ерөнхийлөгч гарын үсэг зурж батламжилсан. Тэр хууль өнөөдөр хүртэл хосогдоогүй маш их сайн хууль. 1990 оны хуулинд хуулбарлагдаж орсон 1900 одоогийн саяын энэ төсөл хуулбарлагдаж орсон их сайн төсөл байгаа. Энэ хуулиас 90 оны тэр хуулиас эхлээл бид нэр цагдаагийн байгууллагын тухай хуулиа ноорголсоор байгаа л 1993 онд батлуулсан тэр шүү дээ. Үндсэндээ 2 жил гарan 3 жил шухуу ноорголж иж батлуулж байгаа шүү дээ. Гадны юм чих үдсэн, дотрын юм чих үдсэн. Сүүлдээ бол ерөөсөө энэ тентхийн юм үзээд ерөөсөө юм байна. Зүгээр албанд юу хэрэгтэй тэрийг л бичиж хууль болгоё гэсэн л ийм онол барайл гэсэн юм байгаа ш. 93 оны хууль 20 гаруй жил ажил үйлчлэлээ үүргээ сайн биелүүллээ. 93 оны хуулийг 2013 онд шинжилсэн. Шинжлэх цаг нь болсон нь бол үнэн. Тодорхойлмаар ч юм их байсан. 93 оны хууль чинь бид тэр үед нэг хууль боловсруулж мэдчихсэн биш. Нэг ямар янзтай нийгэм хаашаа яаж хөгжихийг шинэх мэдчихсэн биш. Нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөх шаардлагач гарсан. Хамгийн гол нь 93 оны хуулинд бол засал залруулахын үндсэндээ байхгүй. Тодруулах, дэлгэрүүлэх, нэмэх юм байгаа болгоос биш. Буруу ичгээ залруулах юм бол ер нь байгаагүй дээ. 13 оны хууль цагдаагийн албаны тухай хууль болоод гарахдаа энэ бол нэг тийм яахаа алдсан болохоо байсан хууль гарсан юм биш. Хууль бол хуульчгал хууль гарсан. Хуулийн заалтан дотор хуулийн шинжлэх ухааныг юм уу, практикийг юм уу зөрчсөн, нийлхээ байсан, болохоо байсан юм байхгүй. Гагцхүү яаралтай засж байгаагийн шалтгаан нь бол 93 оны хуулиар эрхвч зохицуулж байсан нэг хэсэг асуудлыг 13 оны хуулинд оруулалгүй хасаад энэ асуудлууд бие даасан өөр хуулиудаар зохицуулах юм а гэд аваад үлдсэн. Тухайлбал хууль зохиолагчдын эрх зүйн байдлын тухай хууль, хууль зохиолох хүн хууль, гэх мэтийн хуулиудаар зохицуулагдана гэдэг нэг хэсгийг аваад үлдсэн. Өшөө тэнд нэг хэсэг юм юу байна гэвэл яг санал өгмөр өдөр тутмын амьдралаар хэрэг болдог зарим юмд ингээд санал өгөхдөө тэр хуулинд заагаагүй. Энэ асуудлыг хууль зүйн асуудал эрхсэн засгийн газрын гишүүн шийднэ гэдэг ганц өгүүлбэр тавьдсан. Үгүй тэгмээр ингэмээр байна гэж санал өгч болдгоо. Ийм л хоёр юмнаас болоод энэ хууль түргэн засагдж байна л дээ. Саяын улсын их хурл дөргөн барьж одоо хэлцэж байгаа энэ хуулийн төслийг дэлгэрэнгүй үзсэн, нэлээд сайн ажилласан. Хууль төрхийн өмнөх гэлцүүлгэн дээр нь бие товчхон ихтгэл тавьсан, намайг тавьгаж. Энэ хууль бол их аятайхан хууль болж байгаа. 93 оны хууль 2013 оны хуулиас авах юмаа сайн авсан. Зарим нь үгүйсэггүй хуулж авсан. Зарим нь бүр одоо шинжилж, өөрчилж, дэлгэрүүлж байгаа. Тухайлбал цагдаагийн алба хаагчдын эрх зүйн байдлыг их сайхан дэлгэрүүлж өгсөн. За
цагтаагийн алба хаагчид альва нэгэн үйл ажиллагаа явуулах тэр одоо процессыг гэж хэлмээр заалтуудыг их дэлгэрүүлж өгсөн. Жишээлбэл хүний үед үзлэг хийн, замын хөдөлгөөний чиглэлийг өөрчлөн, гэх мэтийн заалтуудыг чухам яаж хийх юм, ямар үндсээр хийх юм, хэн хийх юм гэдгийг энэ хуулинд нь бас дэлгэрүүлж өгсөн. Энэ юмараа энэ хууль нэлээд давуу талтай болж байгаа. Хоёрдугаарт нь ерөөсөө цагтаагийн албатай холбоотой юмнуудаа бүгдийг бөөгнүүлээд нэг хуулийн дээр бөөгнүүлж гаргаж байгаа. Энүүгээр нэлээд аштайхан хууль болж байгаа. Энэ хуулийг их хэвлэлгүй ингээд батлаад гаргачих юм бол Монголын цагтаагийн байгууллага, Монголын цагтаагийн алба нэлээд боломжийн хуультай болно гэж би бодож байгаа. 1993 оны хуулийг Интерполын Азийн бүсийн 30-аад орны төлөөлөгчид Монгол цуглаж баг хурал, Азийн бүсийн баг хурал хийхэд танилцуулж барьж санал манал авч яхад бол тийм газрын хуулиас дутхааргүй юм шиг дуулдаж ирсэн. Тийм учраас манай энэ хууль улам сайжирч байгаа нь үнэн. Улам сайжирч гарч байгаа болохоор нэлээд боломжийн хууль болох болов. Нэлээд хэдэн жил цагтаагийн байгууллагын үйл ажиллагааны эрхцэн үндэс болж үйлчлэх байхаа л гэж бодож байгаа да. Энэ хуулийн чинь одоо гол онцлог нь иргэдэд туссандаа л байгаа юм шүү дээ. Би түрүүн хэллээ шүү дээ. Хуучин болвол жишээлбэл ийм шалтгаанаар орон байранд нэвтрэн орж болно цагтаагийн ажилтан гэдэг юм уу. Үгүй бол бичиг баримтыг шалгаж болно гэж хэлчихсэн байж байгаа. Зарим юм нь бол ийм нөхцөлд гээд нэг жаахан үндэслийг тавьж өгөө. Зарим нь бол ерөөсөө зүгээр тэгж болно гэсэн өгүүлбэрийг тавьчихсан. Энэ хууль чинь тэр болгоныг шинэ одоо энэ батлах гэж байгаа хууль бол тэр болгоныг задлж хэлж өгч байгаа. Эн чинь иргэнийхээ эрхийг хамгаалж байгаа. Цагтаагийн ажилтан зөв ажиллах боломжийг нээж байгаа. Цагтаагийн ажилтан алдаа гарахгүй байхны эрхийг нээж байгаа. Цагтаагийн цаад шалгуулж байгаа иргэн хүний эрхийг хамгаалахад чухал алхам болж байгаа шүү дээ. Нөгөө талаар иргэн хүний эрхийг хамгаалаад цагтаагийн ажилтан хуулийн баримтлаад зөв ажиллана гэдэг чинь цагтаагийн ажил бүтэмжтэй болох үндэслэл байдаг байхгүй юу? Тийм учраас ерөөсөө би цагтаагийн ажилтнуудад удаа хэлж байсан хуулийг сайн баримталж ажиллаа гэдэг чинь хүний эрхийг хүндэтгэж ажиллаа гэсэн хоёр юм чинь төрөөс та нарт тавиад байгаа шаардлага нэг л тийм юм хийлгэх гээл байгаа юм шиг л битгий бодоод бай. Миний ажил амжилттай болох сүүлд нь би өөрөө хил аманд орохгүй юмаа зөв хийх технологич юм шүү гэдгийг ойлгож ажиллаа гэдгийг л дахин хэлээд байгаа юм л да. Ер нь тийм юм байгаа юм л да. 1993 оны хууль чинь нийгмийн баталгаа хангах талаар нэлээд сайн хууль шүү дээ. Тэнд жишээлбэл хоёр заалт бий 93 оны хуулинд. Тэр 90 оны тэр өнөө баталсан хуулинд орсон заалтыг 93 онд орж гээсэн хоёр их мундаг заалт тэрэнд бий л дээ. Жишээлбэл цагтаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амнасаа алдвал цагтаагийн албан хаагчийн авч байсан цалинг хүүхдийн насанд хүртэл бага хүүхдийн насанд хүртэл өгнө гэсэн баг. Цагтаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад тахил дутуу болоод хөдөлмөрийн чадвар алдаад тэтгэр тэтгэмж авахд хүрвэл авч байсан цалингийн бас өгнө гэсэн баг. Насаараа тахил дутуу байвал насаар нөхөр заасан байгаа шүү дээ. Түүгээрч барахгүй тэр албан тушаалын цалин нэмэгдээд өсөөд байвал өсөөд байгаа цалингийн өгнө гэсэн байгаа шүү дээ. Энэ хоёр баталгааг бол дэлхийн бусад орнуудаас энээс давсан баталгаа олно гэдэг бол байхгүй. Энэ бол ер нь чинээнд яг энэ асуудлаараа шинээндээ тулсан баталгаа. Гэвч 93 оны хуулийн баталгааг сайжруулж болохгүй гэсэн үг энэ биш. Энэ бол би нэг л санхүүгийн эдийн засгийн баталгааг л хэллээ шүү дээ. Саяын хуулинд чиний энэ баталгаануудыг чинь бүгдийг задлаад хуучин нэг үлэг байсан юм. Цагтаагийн албан хаагчдын үйл ажиллагааны баталгаа гэсэн 93 оны хуулинд. Гэтэл 2013 оны хуулинд энэ бол цөөхөн гисгэн төлөөлөгчсөн цөөх юм орсон болоод бусдын өөр хуулиар зохицуулна гэж төр үлдээсэн байсан. Одоо энэ хуулинд чинь бол 5 бүлэг болгоод хийж байгаа шүү дээ. Хууль зүйн баталгаа нь энэ, эдийн засгийн баталгаа нь энэ, нийгмийн баталгаа нь энэ, бусад баталгаа нь энэ гэд задлаар хийж байгаа шүү дээ. Тийм учраас нийгмийн баталгааны хувьд бол их сайжирсан гэж би бодож байгаа. Зүгээр ер нь цагтаагийн ажилтны юу гэдэмдээ одоо юунд санаа зовхгүй ажиллаа хийгээд байхаар саллын хангамж элдэм юм өгнө гэж байхгүй.
Тэр манай улсад ч бол үр байхгүй дэлхийн энэ баян орнууд ч тэгж байдгүй юм шиг байна лээ. Гэхдээ манай байж байгаа төвшөндөө улсынхаа хөгжлийн төвшөнд одоогийн хуулинд орж байгаа энэ 5 зүйл болгоо 5 хэсэг болгоод орж байгаа энэ бодлого нэлээд сайн бодлого орсон байл. Өөрөөр хэлбэл цагдаагийн ажилтан ямар ч гэсэн төр намайг хамгаалж байгаа, төр миний ард талыг бас чадах хэмжээгээр дааж байгаа гэж цагдаа түүний гэр бүлийн гишүүд, цагдаагийн албаагч түүний гэр бүлийн гишүүд ажиллаа хийхин төлөө зүтгэх сэтгэл төрөх боломж болвол ямар нэг хэмжээгээр бүрдэж байна гэсэн үг. Нийлүүлээд өгнөд хэлэхэд бол энэ хууль нэг их илэрхүү батлагдвал Монголын цагдаагийн алба цагдаагийн байгууллага боломжийн хуультай болох нь боломжийн хуультай болохоор орохгүй энэ хууль бас нэлээд хэдэн жил төрүүчийн хууль 20 хэдэн жил ажилласан. Тэрнээс дутахгүйгээр бас нэлээд хэдэн жил доктортой үйлчлэх боломж болов уу гэсэн онол практикийн дараас нь харахад тиймэрхүү хууль байна л гэж бодож байгаа.